Сонгон найрхан дүүргийн хувьд бол сая 3 сарын 22-наас 4 сарын 12-ны хүртэл 3 удаагийн хагас насны сайныг ашиглаж их цэвэрлэгийг хийе гэдэг нийслэлийн бас шийдвэрийг дагж байгаа. За энэ хүрээндээ бид энэ удаагийн хаврын цэвэрлэгээ бол мэдээж Улаанбаатар хот хур хогноос салах ёстой. Дүүргийн нутаг дэвсгэр дээр үүсэж байгаа нөгөө цасан дороос гараад ирсэн хог хаягдал, гуу жалганд байгаа алслагдсан гуу жалганд байгаа хог хаягдлуудаа ихний ээлжинд бид нар өнгөрсөн 7 хоногт явж илрүүлсэн. За тэрнийг дүүргийн засаг даргын захирамжаар хорон олгон дээр иргэдийн бүлгүүд ажиллаж эхлэхээр болж байгаа. За энэ иргэдийн бүлгүүд маань тэр хур хоглогоо орж үндсэн дүүргийнхаа гол хогийн маасыг цэвэрлж зохих ёстой газар байршуулах энэ ажлуудыг хийх. Хоёрдугаарт энэ удаагийн их цэвэрлэгийн энийг ач холбогдол нь өвөлжөнгөө бид чинь утаа тоос тортгоор амьсгалцсан. За мэдээж хүн амьсгалдагтай адилхан энэ биднийг бас ногоон байгууламж хүчил төрөгчөөр хангаж байгаа энэ моднууд маань бас өвөлжөнгөө утаа тоос тортгонд баригдсан байж байгаа. Ногоон байгууламжийн өнгө үзэмжийн сэргээх, ногоон байгууламжийн ургахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ тоос тортгийг угааж усаар шүрших энэ ажлууд мөн энэ хажуугаар байгаа энэ ногоон байгууламжууд хайрцагтай модон энэ байгууламжуудыг бас бид нар шилжүүлэх энэ ажлуудаа бас хийх юм байна. Энэ дээр дараагийнхаа ногоон байгууламжийн төлөвлөлт юмнууд бас яг холбогдох мэргэжлийн байгууллагын газар дээр ажиллаа тойрон явж байна.